За сайн байцгаана уу. За өдрийн мэнд. За өнөөдрийн сэдвээр хэдүүлээ өндөр настан буюу одоо 45-аас дээш насны хүмүүс ер нь Чехэд ажил хийх тухай болон ер нь Европт ажиллахад ямар хүндрэлүүд болдог тухай товчхон лайвыг чинь хий гэж бодож байна. За завтаа байгаа нь ороод ирнэ. Завгүй байгаа нэг нь дараа нь миний YouTube блогоос үзчихээрэй. Би тийш нь бүх битсэн одоо хийсэн лайвуудаа тэнд хадгалаад байгаа тийм ээ. За таад маань ажил төрөл бүтэмжтэй байна уу? Бүгд сайн байгаа үстэй. За одоо ер нь тэгтээ сүүлийн үед ер нь манай монголчууд маань ер нь 45-аас дээш насныхан Европ руу ер нь гарч ажилламаар байна тий гэсэн асуулт ажил байна уу гэсэн асуултууд маш их байна. Тэгэхээр ерөнхийдөө нэг 45, 50, 55 бүр тэрээд 65 нас за 60 нас 62 той хүмүүс өдр бол одоо ажлын гэрээ асуусууд нилээдгүй байна. Тэрний тоо бол буурахгүй байна. Тэгэхээр тэр хэдтэй та хэдтэй бас би зөвлөх юм бас байна. За энэ дэр бол ерөнхийдөө ер нь ажил хайж байгаа улсууд яг Чехэд буюу Европод ерөнхийдөө гардаг хүндрэлүүдийн тухай товчхон хэлье гэж бодож байна. За нэгдүгээр хамгийн гол нь эрүүл мэндийн хүндрэлүүд орно. За энэ дэр юу болдгоо гэхээр ихэнх салбар нь одоо даа ялангуяа Чехэд бол үйлдвэрийн салбарууд маш ихтэй. Тийм ээ, машин механизм, электроникийн үйлдвэрүүд байна. Барилга байгууламжууд байна. За логистик эдэрт монголчууд маань ихээр ажиллаж байна. За тэгээ эрэгтэй эмэгтэйч байсан гэсэн ер нь нас жоохон яваад 45-аас дээш насны хүмүүс бол ажил олддоггүй гэвэл олдноо. Ажил бол байдаг. Хамгийн гол нь та хэд маань эрүүл мэндэд жоохон муугар нөлөөлөх ажлууд ерөнхийдөө нэлээдгүй байдаг гэсэн үг. За энэ яадгүй гэхээр нэгэнтээ 8-аас 12 цаг ажиллаж байна. За 8 цагийн ажил олж ивэл бас ёстол тэнгэрийн өмдөг атгана гэдэг шиг маш цөөн байдаг. Гэхдээ байдаг 8 цагийн ажил. За үйлдвэрүүд бол голцоо 3 ээлжээр 12 цагаар ажиллаж байна. За энэ юу гэж юм гэхээр 1-7 хоног нь өдөр ажиллаад 1-7 хоног нь шөнө ажиллаад за ингээд 12 цаг шөнийн ээлжинд ажиллаад ирэхлээр байдал нилээдгүй эрүүл мэндэд одоо даа ялангуяа хүний дархлаанд бол нилээд муугар нөлөөлдөг юм асуудал байдаг. Яг сайхан би дасаад тэг нэг за дандаа шөнийн ээлж явдаг бол бас нэг өөр хэрэг. Тэгэхэд 1-7 хоног яг шөнийн ээлж явжснаар дараа 7 хоног нь дахиад өглөөний ээлжид явуулах жишээтэй. За тэгээд тэр нь голдуу 12 цаг харагддаг. За дараагийн нэг хүндрэл нь бол ерөөсөө дандаа цосон ажил хийдэг. За оюутны үйлдвэр юм уу ганц хоёр одоо нэг тийм голцоо оюутны үйлдвэртэй суугаа ойдог баг. Ерөнхийдөө ихэнх нь за 70-80% нь бол дандаа зогсон ажил. Та ажил хийхэд бол ямар ч одоо сандал дээр сууна гэсэн ойлголт бол ерөөсөө байхгүй. Тий. Яг нэг завсарлагаар нэг 15 минут, 30 минут нэг 2 цаг ажиллаад амардаг. Тэр үедээ л нэг сууж нэг хоол цагаа идэж нэг тэр үедээ л нэг тамхи тариагаа татах одоо нэг тийм л цаг гардаг болохоос биш. Ерөнхийдөө заадаг нэг тамхи татдаг улсууд нь бол нэг тамхиныхаа цэг рүүгээ гүйх гэсээр 15 минутанд дороод дуусчдаг. За тэгэхээр зогсон ажил хийнэ гэж ойлгох хэрэгтэй. Шөнийн ээлжинд гардаг шүү гэж ойлгох хэрэгтэй. Маш удаан урт хугацаагаар ажилдаг гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр хүний эрүүл мэнд бол ерөөсөө яг эндээс л эхэлдэг. Ялангуяа эрүүл мэндийн тал дээр бол ерөөсөө хөл гар нь өвддөг, нуруу нь өвддөг тийм ээ. Тийм хүмүүс байх юм бол тун хэцүү шүү. Яг үндэ хэлэхэд. Зарим үйлдвэрч одоо хүнсний үйлдвэр заа махны үйлдвэр идэр бол хүнд юм өргөдөг асуудлууд их гардаг. За тэрнээсээ болоод ууц нуруунууд нь өвдөд эхэлдэг. За хөл гарны одоо судасны бүдүүрэлтэй хүмүүс бол тэр нь өвдөд эхэлдэг. Тий. Тэгэхээр ер нь Европод очие, Чехэд очиод ажил хий гэхлээр би ер нь ямар шүү эрүүл мэндийн одоо байдалтай байгаа вүлээ. Одоо өнөөдөр яг би юу миний даралт ихсдэг вүлээ. Хөл маань судасны бүдүүрэлтэй вүлээ. Би ууц нурууны артриттай одоо янз бүрийн өвчтөй билүү гэдгийг айгуу сайн бодолцож ажлын гэрээнд орох хэрэгтэй. Очсон хойноо тухайн үйлдвэртэй ч ашиггүй өөрөө ч хохироод эрүүл мэндээр тухайн үйлдвэр одоо чиний оронд нэг арай нэг залуу арай эрүүл хүн авсан бол тухайн үйлдвэртэй ч ашигтай шүү дээ тийм ээ. Тэр талаасаа бодоод хүнд гай болохгүй талаасаа бас бодох хэрэгтэй. Өнөөдөртөө бол чи
хөнгөн ажил хийгээд эх орондоо ингээд таваараа байгаад болохоор нэг өвчин чинь их сэдрэхгүй тэгээд тэндээ очиод бас их гайгүй байх болов уу гэж бодох юм бол очиод нөгөө нэгт байгаль өөрчлөгдчихдөг, цаг агаар өөрчлөгдчихдөг, айгүй чиглэг уур амьсгалтай газар очиждаг тийм ээ. Тэгээд ийм удаан хугацаанд ажиллаад ийм удаан хугацаанд хүн юм өргөөд ч юм уу одоо ингээд шүн мөний ээлжинд ингээд гараад ирэхлээрээ янз бүрийн хүний өвчин одоо дамжрах юм асуудал гардаг шүү. Яг үнтэй хэлгээд. За тэгээд энэ дээр эрүүл мэндийн асуудал төр гарахлаар очингуудаа эрүүл мэндийн одоо өөрийн өрхийн эмчтэй болж чаддаггүй асуудал зөндөө байдаг. Тий. За тэгээд өвчнөө хилээ за нэг эмчтэй боллоо гэхэд өвчнийхээ байдлыг тайлбарлаа. За би олон жил одоо залуу байхдаа би янз бүрийн хаалгаанд орж ирсэн ч гэдэг юм уу, тийм аваарт орж ирсэн ч гэдэг юм уу. Тэгээд тэрнээсээ болоод ингээ хөл гарын янз бүрийн асуудалтай болсон юм а гэд тэргээ тайлбарлахлаар заавал нэг орчуулагч хэрэгтэй болдог. Тэгэхээр дараагийн гарах хүндрэл бол хэлний бэрхшээл. За хэлний бэрхшээл бол нас ахих тусам хүн гадаад хэлийг сурахад аюу хүндрэлтэй байдаг. Маш удаан юмыг ойлгодог, маш удаан юмыг тогтоодог. За тэгээ хэл сурах гэж бол 80 жил болдог. Одоо ч гэсэн чехэд өчнөө жил болчиход чех хэл сураагүй ус зөндөө байна шүү дээ. Залуу хүүхдүүд бол жоохон багаас очсон хүүхдүүд бол дороо л хэл сурчдаг. Тэд нар бол асуудалгүй. Тэгэхэд яг 45-аас дээш нас за нэг 50-60 настай улсууд бол очингуудаа тэр чех хэлийг сурчна гэвэл бас л өөрөөсгөл асуудал шүү дээ. Тэгээ за яг нэг залуудаа бас гайгүй захиргааны ажил хийгээд ч юм уу хэл урстай ажил хийжсэн те нэг англи хэлээр ярьждаг, франц хэлээр ярьждаг, эсвэл орос хэл гайгүй мэддэг улсууд бол чех хэлийг бол сурчдаг. Тий. Тэгтээ бас хугацаа заавал орно шүү энэ дэр бол. За тэгэхээр хэлний бэрхшээлээс болоод янз бүрийн буруу зөв ойлголцол одоо ажил олгогчтойгоо үүсдэг. Тунгуудад хөдөлмөр аюулгүй байдлын хичээл заахад тэр болго яг нэг томоохон үйлдвэрүүд бол орчуулагчаар яриад өгчдөг. Жижиг газрууд бол тэгэл ойлгохгүй юм их гардаг. Ойлгосон ч ойлгоогүй ч тэр хөдөлмөр аюулгүй газрын юун дээр нь актан дээр нь гар үсэг зураад би энэ ажилд тэнцэнэ би надах хөдөлмөр аюулгүй гэж ойлгосон гэдэг гар үсэг зурчдаг. Яг ажил гүйцэтгэх явдал дээр янз бүрийн асуудал гардаг. Тэгээд тэрнийгээ тайлбарлах гэхлээр өөрөө хэл мэдэхгүй хүн чинь тэгэл асуудал үүсдэг. Тэгэхээр ажил ойлгохгүй байх, ажил олгогчтойгоо ойлголцохгүй байх асуудал бол хэлний асуудлаас маш их болдог. Тийм ээ. За 3 дугаар хүндрэл бол юу гэдэг вэ гэхээр технологийн шинжилэл. Сүүлийн үед бол одоо ерөөсө технологийн шинжилэл болоо ерөөсө хиймэл оюухангүй юм байхгүй болчих. За тэгэхээр ерөнхийдөө чехч вэ, европч вэ, одоо даангууд чех улсын хувьд бол Европын холбооны улсын энэ АИ-г нэгдсэн зохицуулалтын одоо нэгдсэн зохицуулалтын шугамар одоо хяналт тавих үүрэг одоо авагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хөдөлмөрийн зах зээл дээр одоо хөдөлмөр хамгаалтын одоо чехийн хөдөлмөрийн хуульдаа уялдуулсан юм янз бүрийн одоо арга хэмжээнүүд авч эхэлж байна. За энэ тухай би дараагийн лайваараа ярьж өгөн та бүдэнтэй. Тэгэхээр АИ акт болон үйлдвэрийн автоматжилт ухаалаг төхөөрөмжтэй харьцах шаардлага маш их гарах. Улам тэр нэгсэн. За тэгэхээр энэ технологиос хол байсан одоо хүмүүс маань залуу байхдаа бидний үед чинь тийм сүүлийн үеийн технологи энэ ухаалаг систем чинь байхгүй л байсан шүү дээ. Бүх ажиллагаа гараараа явагдажсэн тийм ээ. Ганц 2-1 тоног төхөөрөмжүүд бол байх нь байсан. Тий. За тэгэхээр одоо орчин үеийн бүх юмыг сурахад мэдээж хэрэг хугацаа орно. За тэгэхээр яг ийм технологийн юм энэ АИ-гийн одоо хиймэл оюун ухааны юмыг бол залуу хүмүүс бол аюун амархан сурчнаа. Бид нар бол энийг ойлгоход аюу хэцүү шүү. Одоо компьютер ноутбук дээр гүйцэд ажиллаж чадахгүй хүмүүс бас зөндөө байна шүү. Одоо сүүлийн үеийн одоо жишээлбэл энэ home office одоо програмчлалыг ойлгоогүй улсууд байна шүү. Өнөөдөр чи нэг хувийнхаа мэдээллийг явуулахдаа чи нэг тим програм ашиглаад нааш ингээд явуулах гэхэд л асуудал гарч илээ. Тэгэхээр энэ болгоныг нөгөө нэг амьдралд нь нэг шаардлага байгаагүй, сурах шаардлагагүй байсан, ер нь амьдралд нь орж байгаагүй улсууд бол энийг одоо орчин үеийн тай нийцэж амьдрах алхах бол үнэхээр хүнчтэй хэцүү. За сурах нэг нь сурна, сурахгүй нэг нь сурахгүй шүү дээ. Тухайн хүнээс шалтгаална тийм ээ. Тэгэхээр дараагийн асуудал хүндрэл гарч байна. За визний хугацаа бол бас нас тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө ажил олгогч нар ямар хүмүүс хүсэж байгаа юм? Яг үнэндээ бол чехүүдийн хийж чадахгүй байгаа ажлыг гадаадын ажил эрхлэгч нар хийн. Эсвэл чехүүдийн хийхийг хүсэхгүй байгаа ажлыг хийн. Эсвэл аюун хүнд ажлыг хийн.
Тийм л ойлгомжтой шүү дээ. Чехүүд 8 цагаас илүү ажиллахгүй л гэвэл тэр энэ гадаад хүмүүс л 12 цаг сунгаж ажиллана шүү дээ. Тийм ээ. Эх оронд нь цалин хөлсөнд баг уул тэгээл очиод ажиллаж ганц манай монголчууд биш. Тийм ээ. Азийн дорой бороо орноос хүмүүс очиод ажиллаж байна. Тэнд нь цалин өчнө хэдхэн долларын цалинтай байсан улсын Чехэд очиод $1000 аавна гэдэг чинь азны юм шүү дээ. Тийм болохоор л очиж байна. Тэгэхээр ажил олгогч нар голдууд залуу хүмүүсийг маш их сонирхож штэ. Сүүлийн үеийн ажлын гэрээнүүд дандаа залуу хүмүүсийг авъя. За ингээд нас цаагаад л ингээд за 45-аас дээш авахгүй шүү. 50-аас дээш авахгүй шүү. Ингээд л байдаг болч. Хуучин бол гайгүй идвэссэн ш тас. Тэ харьцангуй гайгүй л байсан. Эрүүл сарвал хөдөлмөр хийх чадвартай бол аваад л гэдэг байсан биз дээ. Хүчтэй, тэнхээтэй, ядархан баг, өвчин зовлон хилдэггүй ийм хүмүүс хэрэгтэй байна гэж нэг ёсны нэг агизм одоо хандлагыг гаргаад л идэггүй байхгүй юу ерөнхийдөө бичгтэйгүүд хууль байдаг шүү дээ. Тэндээс биш янз бүрийн өвчин хилээл, янз бүрийн олон юм гоншгоноод очсон хойно 80 шаардлага тавиал өөрөө хөдөлмөрийг хийх чадваргүй байн гаах тавдаг тийм хүмүүс бол ажил олгогч нар тэргүй шүү дээ. Тэгэхээр бид нар юун дээр яг анхаарах хэрэгтэй юм. Бид нар тэгэхээр ер нь 50, 60 одоо 45-аас дээш насны хүмүүс ажил олгогчоос юу яг одоо энэ бүртгүүлж байгаа хүмүүс даа ялангуяа яг би юу хийх юм гэдгээ аюулсан асуух хэрэгтэй. Тэгэхгүй бол тэгэд миний энэ бүртгүүлж байгаа ажил насаас нү гэдгийг аюулсан асууж байгаараа та нар. Би бол өөрсдийнхөнтэй бол заавал хэлдэг. За миний за хүлэмжтэй ажил уу? Окей. 50, 55-ыг бол авна. Яг хөө тэрийг бол нэг гар хуруугаараа ингэ чимхлүүр ажил юм. Өрсөлгөө хийд юм чинь. Би одоо тэр ажилд бол хүмүүс бүртгэж л ааш. Өрсөлгөө хийд юм чинь ямар ч нэг 50 насны хүн бол авнаа. Гэхдээ дандаа эмэгтэй хүн авнаа. Хамгийн гол нь ууц нуруу нь өвддөггүй хүн аавна шүү. Тэгэхгүй бол тийш айгүй их ингэ тонголцож ингэж хийдэг ажиллаа. Гэл ингээл ярьж байгаа шүү дээ. За барилгын ажил бол 45, 50 наснаас дээш авахгүй. Залуу хүмүүс хэрэгтэй. Дандаа эрэгтэй хүн авнаа гэж би зарлаа л байгаа шүү дээ. Эрэгтэй хүмүүс барилгат бол хэрэгтэй гэл. Макдоналдс бол жишээлбэл бүртгэж л байгаа. Тэ? За Макдоналдс бол 45-аас дээш авахгүй шүү. Гэл ингээд цаанаас нь тэгээ заагаад байгаа юм чи бид нар яалтаж хэлээ тийм ээ. Настай улсууд угаасаа тэр хурдыг гүйцэхгүй. Залуу хүмүүсийн хурдыг гүйцэтгэхгүй учраас тийм настай хүмүүс чинь хэцүү шүү дээ бас яг үндэ хэлэхэд. Тэгээд Макдоналдс даан далангууд нэг Прагт амьдраад ажиллана гэж байгаа болохоор чинь нөгөө зөвхөн метрогоор наачааш явсаар арай чамаа нэг 8 цаг 10 цаг ажиллаад гэртээ харих гэсээр нэг замдаа нөгөө унтаж амрах тэр цагандаа метрогоор явсаар агаал 1-2 цаг ерөөсө айгу хол зайд дотор байр олдвол их юм тэгэл байр олдож байгаа нь их юм болж байгаа байхгүй Прагт угаасаа. Тийм болохоор ингээд энэ нөхцлүүдийн бол заавал хэлдэг л дээ би. За тэгэхээр бид нар юун дээр анхаарах вэ гэхээр 45-аас дээш насныхан ажил олдно. Гэхдээ илүү ухаалаг сонголт та хийх ёстой юм шүү. Илүү ухаалаг сонголт хийж яг өөрийнхөө эрүүл мэндэд тохирсон ажлыг хайх хэрэгтэй болоод байгаа. Эрүүл мэндэ одоо бодохгүй бол өөр бид нар чинь сэлбэггүй төрсөн улс учраас шүү дээ. Эрүүл мэндэ бодож бид нар ажлаа сонгох хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ. За тэгээд шөнө ажиллана, 12 цаг ажиллана, зогсоо ажил хийн, хүнд юм өргөн шүү гэдгийг ерөөсөө мартаж болохгүй л болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг чиний яг бүртгүүлэх гэж байгаа ажил яг ямар нөхцлөөр ажиллах юм тийм ээ. Тэрийг бас асуух хэрэгтэй. За ерөнхийдөө бол эрүүл мэндийн даатгал бол бүгд Чехд очоод ер нь Европт ч дандаа бүгдээрээ эрүүл мэндийн даатгалтай байна. Гэхдээ одоо хувийн эмчтэй эмнэлэг олох талтай бас жоохон хугацаа мэдээж орно. За тэгээд даатгалтаа бол мэдээж өн төлбөргүй эмнэлэгт үзүүлээд эмчтэй болоод ингээд явдаг л да. Гэхдээ тэр эрүүл мэндийн даатгалч бас 100% бүх төлбөрийг төлөх үү гэвэл бас очирч анцантай шүү. Тэр чинь хязгаартай лимиттэй юмнууд бас байна. Тийм ээ. За бид нар хэрвээ одоо ер нь Европод олон жил болж байгаа бол тэтгэврийн асуудлаа бас үдэд одоо судалж явах хэрэгтэй. Тийм ээ. Нийгмийн даатгалын ажил дуухавд пажжийн төлж ийн үгүй, амь даатгал төлж ийн үгүй юу? Монгол тэтгэврийн тогтоох хугацаа, Чехэд тэтгэвэр тогтоох хугацаагаа та нар судлах л ёстой. Удацсан улсууд бол одоо судлах хэрэгтэй шүү дээ. Очоод 5 жил болоод шууд энийг сонирхол хэрэгтэй байхгүй. За насаараа залуу байна гэж байхгүй шүү дээ хүн. Нэг мэдхэд л Чехэд саяхан л очсон юм да. Тэгэхэд л одоо 20-30 жил болцсон л явж байдаг байхгүй. Нэг мэдхэд та нар миний насан дээр айл хийж очсон байна. За тэгээ нийгмийн халамж, даатгалын системийн тухайн орны аюул сайн судлах хэрэгтэй. Очоогүй бол очсон ч гэсэн очсон хойноо бол бүр илүү судлах хэрэгтэй. За би ажилгүй болвол тэтгэмж ямар авах юм?
хэдэн сарын хугацаатай байдгийг, хэдэн төгрөг авдгийг, цалингаас нь яаж боддгийг тэр нийгмийн тэтгэлийн асуудлыг гэх мэтлэн тэрийг бол заавал та судлах ёстой. Байнга анх тавах юм бол яах юм? Группт намайг гаргах юм уу, гүм үү? Гэхдээ энэ чинь хүний амьдрал янз бүрийн юм тохиолдож болно шүү дээ. 5-10 жил Чехэд зүг зүгээр ив ирүүл явж байгаад гівгэнд ингээд хөл гарны асуудал гараад эсвэл үйлдвэрийн осол болоо. Үйлдвэрийн осол жишээлбэл надад хэдэн төгрөг олдохын тэрийг цаам асууж мэдэх ёстой шүү дээ. Сургалт ажил тухайн ажил орцсон бол тухайн ажлынхаа одоо тэр орчуулагчаараа дамжуулаад нягтлангасаа ч юм уу одоо бүгднгээс энэ тухай асуух ёстой. Тэгээд бидний энэ гол анхаарах юм ер нь маш их аах таваал тий ер нь янз бүрийн өвчтөй болвол ер нь хүний нутагт ажил хийнэ гэж бол байхгүй шүү. Үнэхээр хэцүү. Тий. Тэгээд очиод тэнд очисон хонооч лай болоод тий тэгээд за бас нэг анхаарах юм ерөөсөө очиод их олон юм гашгах бол тэгэл хүнд эсвэл лай болно шүү. Яг үндэ хэлэхэд. Авицсан хүндээч лай, очисон үйлдвэртэйч лай болоод цуг амьдарч байгаа хүмүүстэйч лай болоод цуг ажиллаж байгаа хүмүүстэйч лай болох юм бол битгий яваарай л гэж би хэлэх байна. Өөрөөгөө удирдах чадваргүй хүн Чех рүү юм Европ руу гараад ерөөсөө огт шатлахгүй ш. Их орондоо жаргалтай хөвчсөн тэр. Тийм ээ. Тийм болохоор ялангуяа 40 гарсан улсууд нэлээд жонжон. За залуу улсууд ч гэсэн жонжон гэхдээ тэр нь ховролтой арай гайгүй байдаг бас. Тийм их жонжон хийсэн улсууд бол хэцүү шүү яг үндэ хэлэхэд 80 юм шаардлага байгаа мөртлөө өөрөө хөдөлмөр хийх чадвар айгүй сул юм ойлгохгүй. Тэгэл хажуудлынхаа улсуудыг зовоогоол хүний төлөө очсон юм шиг байдаг бол яваад хэрэггүй үнэндээ. За тийм. За тэгээд хэдүүлээ ажил төрөл яг явж байгаа улсууд ажил төрөл асууж байгаа хүмүүс байх юм бол хичээсээ холбогдоод асуунууд. Яг ганц хоёр мэдээлэл би одоо ингээд за би ингээд ийм ажилтай байсан. Тэгсэн чинь одоо ингээд ажиллаа хийж чадахгүй болчлоо, халагдах болчлоо гэж ингээд асуух юм. Монголоос очсон бол та нэг ядаж нэг 6 сар хэл амгүй нэг ажиллаа хийчихэлтэй. Төвчээр үнэхээр хэрэгтэй шүү. Хүний нутагт та очсон бол төсвөр төвчээр байхгүй бол хэцүү шүү яг үндэ хэлэхэд. Ажил голоод ингээд лимит хийнээд явах юм бол одоо уучлаарай штэ. Олигтойч цалин мөнгө авахгүй. Олигтойч мөнгө хураасан юм байхгүй тэгээд ям шал хэрэггүй энд ирлээ гээд оцсон орноо муулаад авицсан хүнээ муулаад ингээд явах юм бол бүтэхгүй штэ үндэ. Тэгээд тэрнээсээ болоо стресс тэгэхээр өвдөн. Өвдөхлөөрээ эмнэлэг гэдэл одоо ингээд ерөөсө араасаа зарлага нь дийлдэхэ байна. Орлого олж амжаагүй байхдаа зарлага нь дийлдэхэ байдаг шүү. Тийм ээ. Тийм болохоор хэдүүлээ явхаасаа өмнө айгуу сайн бас нэг шийдвэрээ гаргаад тэгээд нэгэнд очисон болвол нэгэнд зардал гаргаад очисон болвол жоохон төсвөр төвчээртэй байж байгаа. Тэгээд нэг 6 сар болчих юм бол угаасаа тэгээд өөр арай гайгүй өөрийнхөө эрүүл мэндэд тохирсон ч байдаг юм уу тийм ажил хайгаад ажиллаа хийж явах явцдаа хүмүүстэй танилцчин тухайн үеийн орчуулагч нартайгаа танилцчин тухайн байдлаа мэддэг болчин асуудал бас гарц байгаа шүү дээ. Зөндөө байна. Байдаг болоод л одоо Чехэд одоо өнөөдөр 15,000 монгол одоо буцаж ирээгүй тэндээ ад шаргалтай амьдарч л шүү дээ. Зарим нь ад шаргалтай амьдарч, зарим нь одоо эх орондоо ирэх гэхлээр гэр оронч байхгүй ингээд амьдарч л байна. Яахаа мэдэхгүй амьдарч л байна. Зарим нь бол одоо ямар ч зориггүй байна. Зарим нь бол яг хөө зоригтой амьдарч байна. 15,000 хүрчлээ ч бараг тий. Үр хүүхдээ аваачсан байна. Сургууль соёлд явж байна. Үнэхээр хэцүү, үнэхээр дампуу одоо бол бас тэр олон монгол тэнд байх уугүй юу? Бас тийм бицтэй. Хэцүү шүү дээ. Чех орнд бол үнэхээр талархаж явууштай шүү. Үнэхээр талархууштай. Одоо Чехэд Европод ганц нэг гэр бүлээрээ үр хүүхдүүдтэйгээ айтайхан байх боломж ганцхан Чехэд л шүү дээ. Одоо яг үндэ хэлэхэд би Чехийг л гэж боддог. Тэр Унгар, тэр Польшид үнэхээр жаргалтай байсан бол тэр Унгарынхан, Польшийнхан яагаад Чехэд очиод ажил хийгээд байгаа юм? Тэгээд явж ажил хий гэж байгаа бол жоохон залуу замдандаа явж юм үзэж хал бол одоо зовлон жаргалыг хараад тэр Европын тэр сайн гой сайхныг нь үзээд үнэхээр амьдрал нь ийм байдгийн байна гэдгийг нь олоод харцсан дээр нас явцсан хойно байр одоо амьдрах газраа өөрчлөнө гэдэг бол нэлээд бодож хөдлөх асуудлыг нэг шүү яг үнэндээ хэлээд. Тун амаргүй шүү яг үнэндээ хэлээд. Тийм болохоор таад маань бас сайн бодорой гэр бүлийнхэнтэйгээ сайн ярилцаарай. Тэгжээж бас шийдвэр гаргах хэрэгтэй яваагүй байгаа бол. Яваад нэгэндээ очсон байгаа бол таад маань бас нэг одоо байдал юм байгаа юм байна. За одоо эндээ үлдэх үү? Эсвэл эх орон руугаа буцах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Үнэхээр хэцүү байгаа бол. Гайгүй бас нэг
хөл гараа олчихсон тийм байгаа бол бас тэндээ тэгээд тэндээ чектэй бусаддаа бас нэмэр болох эх орондоо байгаа үр хөвгүүдтэй ч юм уу эх орондоо байгаа аав ээжтэй нэмэр болох үс байгаад өөрийнхөө амьдрал бас том томоохон хөрөнгө оруулалт хийгээд 5-10 цаасаа цааш нь хураад чадж байгаа бол тэндээ байгаад дийш болж илээ. Монголчгүй, чекчгүй, европчгүй байгаа бол уучлаарай эх орондоо ирсэн дээ шүү яг үнэндээ л тийм ээ. Тэнд тэгж хуцаа алдаа зөвхөн нэг амьд байхын төлөө тий амьдрахын төлөө биш байгаа аахгүй тэр чинь зүгээр нэг амьд байхын төлөө идэж угаал жолонд руу гүгээд ивэл хаана ямар ч оронд болно шүү дээ. Хаач тэгж чадчих юм. Хүний дутагт байгаа юм чинь хэдүүлээ бас нэг зорилгоо мартаагүй анх яах гэж явсан тэр зорилгоо аюу өөрөөсөө асуух хэрэгтэй хүн. Тэр зорилготоо би өнөөдөр хүрсэн үү? Би Европод очиж ирчлээ. 5 жил боллоо, 10 жил боллоо, 20 жил боллоо. Одоо би анх ирж исэн тэр миний зорилго өнөөдөр биелсэн үгүй юу гэдгийг асуух хэрэгтэй л дээ, тийм ээ. Болохгүй байгаа бол заавал тэр чигээр үргэлжлүүлээд байх шаардлага байна уугүй юу гэдгээ бас бодолцох хэрэгтэй. Тийм болохоор өнөөдрийн сэдв ерөнхийдөө 45-аас дээш насныхан бол илүү их сайн бодооч гэдгийг л би мессеж өгөх хичээлээ. Баяр таа.